За өдрөмдөө. За өнөөдөр бас нэг бичлэг хийчихье гэж одоо сууж байна. За энэ өнөөдөр ярих сэдв бол одоо энэ бясалгал буюу энэ ганцаардлын тухай өөрөө олж мэдсэн зүйлээ тавагтай болцъё гэж одоо сууж байна. За энэ одоо хүн төрөлхтний хамгийн том асуудал бэрхшээл бол одоо энэ ганцаардлын тухай ойлголт юм аа. За юу болж яана гэхээр одоо ингэж юм л да. Дэлхийн түүхийг судлаад үзэхээр одоо дэлхийн хүн ам чинь одоо бол 8 тэрбум гараа авчлаа одоо 9 тэрбум төгч байна. За яг ингээд түүхэндээ олон дайн тулаан болоод ингээд хүн ам чинь нэг үе цөөрөөл өсөөл ингээд дэлхий дээр амьдарч байгаа хүний тоо чинь ингээд ихсэл багсаа хэлбэлцсэн боловч өнөөдрийнх шиг 8 тэрбум хэзээ хурж байгаагүй юм байна лээ. Ягаад гэвэл одоо тэр чинь дэлхийн 1-р дайнаас өмнө маш их олон цар тахлууд гараад хүн ам чинь Европч бараг хөнгөө шахав болсон байдаг штэ. Ийм байдлаар одоо нөгөө антибиотик гарахаас өмнө хүн чинь одоо тийм элдв вирус бактери өвчнөөс болоод ингээд тийм хүн одоо тийм огцон мөс чаддгүй байжээ. За энэ нь чи манай Монгол улсын түүхээс харагдсан юм л да. Одоо манай монголч одоо 21 он үед ерөөсө 500 за бараг 600-аад мянга сая хүрэхгүй л үнэтэй байсан юм байлаа. Тэгээд тэрнийх нь ихэнх нь гадны иргэд байсан. Орос улсын холбооны улс одоо хятад болон бусад орны иргэд одоо хүрээнд байсан гэж байгаа байхгүй юу? Ингээ эндээс харахад бол Монгол улсын хам цөөхөн төдөгөө бусад орны хүн ам ч гэсэн цөөхөн байсан байгаа юм. За тийм Чингис хааны үеийн дайн тулааныг үдсэн ч гэсэн тэр ерөнхийдөө л одоо дэлхийд дээр амьдарч байгаа хүмүүс бол тийм олон байсангүй. За гэтэл нөгөө өнөөдөр яв болж байгаа нөхөр антибиотик гэдэг юм гарч ирээд одоо дэлхийн хүн амч одоо янз бүрийн өвчин вирусэнд хэрэг баргийн өгөхгүй болоод одоо тэрнээсээ болоод хүн ам маш их өссөн байгаа. За өнөөдөр тэрнээс болоод 8.5 тэрбум одоо 9 тэрбум руу төгсөж штэ. За тэгээд энэ дэлхийд дээр амьдарч байгаа хүмүүс бидэнд ганц тулгарч байгаа асуудал бол юу вэ нөхөр ганцаардал гэдэг асуудал бэрхшээл одоо бид нарт тулгарч байна. За тэгэхээр энэ талаар багш маань одоо юу гэж хэлдэг вэ гэхээр одоо жишээлбэл одоо бид нар чи ихэр төрдөг шүү дээ. Ихээс одоо 2 ч юм уу 3 ч юм уу. Тэгээд багш маань энэ талаар хэлэхдээ та энэ дэлхийд ерөөсөө ганцаараа л ирсэн гэж хэлдэг. За одоо ихийн хэвлийн бүрэлдэхээс ахуулаад одоо тэр сүнс одоо бид нар чи ганцхан бих махви энэ биенээс бүрдэхгүй сүнсэн бий гэж байгаа шүү дээ. Аура энерги. За тэрнээс ахуулаад маш олон аяллыг хийж ээж байгаа л одоо ихийн хэвлээд одоо ингээд хүн болж бүрэлдэж өрөөд ингээ гараад хүн гэдэг амтан гарч ирээд энэ бүх аяллуудыг бид нар ганцаараа хийдэм байна. Та ихэр хэдий ч гэсэн ганцаараа л ирдэг гэж. За тэгээд ингээд энэ дэлхийд тодорхой хугацаанд амьдарч байгаа буцаад одоо энэ ертөнцөөс буцах болно. Тэгээд буцаад ирэх хугацаа бид нар бас л аялал хийж байгаа шүү дээ. Энэ дэлхийд бие орхилно. Тэгээд нөгөө цаад сүнсэн бие чинь шаашаага аялах хэрэгтэй болно. Тэгээд тэр аяллыг бид бас ганцаараа л хийдэг. Тэгээ одоо эртний энд ингээд одоо хүннүгийн буш энтерс ухаад ахаар хүмүүс ингээд их хаад эцүүд ингээд нас орохоор ингээд тэрний ойр татны хүмүүсийг тухайн үед нь одоо аминд бүрлэгээ цог оршуулж байгаа чинь юу гэхээр одоо хань болгоод явуулах гэдэг л одоо зорилго байгаа юм шиг ба. Нөгөө ертөнц рүү ингээд хамтдаа явуулдаг хайртай байв. Гэтэл үнэхээр тэр хамт явж байгаа нөгөө юу гэдгийг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Далд ертөнцийг шууд нэг тарах боломжгүй учраас. Гэтэ энэний цаад зорилго нь бол охоор ерөөсөө ганцаараа явахгүй хэн нэгэнтэй хажуудаа бас бараа болгочтой явах гэсний үүднээс энэ одоо хайртай дотны хүмүүсийг ингээ хамт оршуулж амин бүрлэгдэг байсан. Энэ чинь ерөөсөө ганцаардалтай л холбоотой асуудал. За ингээд энэ дэлхийд ганцаараа ирдэг юм байна. За тэгээд энэ дэлхийд амьдарч байгаа буцаад явахдаа бас ганцаар явд юм байна гэж. За энэ дэлхий дээр одоо 8.5 тэрбум хүмүүс яаж ийн бид нар одоо яаж ийн хөр ганцаардаад байдаг. Тэгээ одоо эн чинь нэг орчин үеийн барилга байгууламж гэж байлаа одоо маш өндөр баригдаж байна. Хичнээн давхарч барилга барьж байгаа. Тэгээд нэг өрөөнд бүгдээрээ ганцаарцсан хүмүүс байгаа байхгүй юу? Одоо эн чинь дэлхийн дүүхэнд байгаагүй их хүн байгаад байгаа юм боловч уг нь бол одоо логик зүй ёсоор бол маш олон хүмүүс байгаа юм чи бид нар ганцаардахгүй л байх ёстой биз дээ. Ягаад гэвэл олоолаа байгаа байхгүй юу? Гэтэл одоо бодит байдал дээр бол бүгдээрээ нэг дөрвөлжин хааны дотор ганцаардаа суугаад байгаа. За тэгээд энийг яаж одоо Европт ялангуяа Англи яаж хийж яаг нь бол ганцаардлын яам гэдэг яамыг байгуулсан байдığım байлээ. Хүмүүс нь одоо ганцаардаад байгаа учраас одоо улсаас нь яам байгуулад энэ ганцаардлын хэцүү зовлонг одоо даван туулахтанд туслах гэж улсаас нь яам байгуулсан ингээ ганцаардлын яам гэж байгуулсан байдаг.
За тэгээд энэний бус зорилго нь одоо ганцаардуулахгүй л гэж байгаа. За гэтэл бясалгал одоо юу гэж үздэг гэхээр ерөөсөө ганцаараа байхыг л одоо яг эсэргээрээ болгоод байдаг. Чи ганцаараа байх хэрэгтэй, өөрийгөө таних хэрэгтэй. Өөрийгөө юу гэж юунаас бүрдсэн, яасан одоо энийгээ бүгдийг таних тулд чи ганцаараа байх хэрэгтэй гэж сургаад байдаг. Тэгээд тэр нь ч гэсэн үнэн л дээ. Яагаад гэвэл одоо ингээл өнгөрсөн цагийн бүх бясалгагчдыг ингээ харахаар бүгдээрээ л нэг агуу, нэг саунд, нэг дөрвөлжин саунд одоо орол ганцаараа ингээ бясалгаас уучдаг. Тэгээд тэр чи одоо хамтдаа эзэг одоо л нийтийн бясалгал гэж байгаа л тухайн үед бол одоо ерөнхий тэр зорилго нь тэр гямлаа руу ингээ ууланд очиж даяан бясалгал хийж агуул сууж байгаа чи ерөөсө ганцаардлыг рол нэг орчинд одоо ганцаараа сууж байгаа шүү дээ. Тэр чиний заа зорилго нь бол одоо энэ ганцаардл гэдэг юу юм, энэний ямар учиртай яг би ганцаараа юм уу юу юм гэдгийг чи мэдэх гээл ингээд бясалгал үйлдээ суугаад байгаа байхгүй юу. За тэгэхэд яг бурхан багшийн сургаал бол бусад сургаалд юу гэж төгөхөр чи энэ дэлхийд ингээд одоо нэгэн байдлаар биеийг олоод төржээ. Тэгэхээр одоо энэ дэлхийн бүх юм чамааг ерөөсөө өөрийг чи ингээ мартуулах гэсэн тулд оршиж байдаг гэж үздэг байхгүй юу. Тийм учраас хүмүүс ганцаардлаа мэдрэхгүй тул одоо яадаг вэ гэхээр одоо тэр аригтаар суух, шоу, ингээл бүх юмыг одоо зохион байгуулж байгаа ч ерөөсө ганцаардлаас болж байгаа юм. Тэгээ өөрийгөө яг цор ганцаархаа энэ бие махбод гэдэг ойлгочдөг нөгөө сүнсэн бие энерги энтрээ мэдэхгүй болохоор хүмүүс чинь нөгөө тэрийг мартахын тулд одоо тэр ганцаараа биш гэдгийг мэдрэхийн тулд л одоо тэр бүхнийг хийгээд байгаа шүү дээ. Олон найс нөхөд одоо элдв шоу зингээ одоо клуб ингээл ингээ хамт олон гэдэг энэ бүх юм чинь өөрийгөө мартах гэж л одоо бүх одоо тэр ганцаараа гэдэг би ганцаараа биш шүү гэдгийг мартахын тулд л хийж байгаа шүү дээ. Тэг гэвч эцээст одоо чи мянган хүнээр хөрөлүүлсэн ч гэсэн одоо чи ганцаараа л энэ ертөнцийн шиг ганцаараа л буцна. Яагаад гэвэл энэ ганцаардлыг чинь мэдэх зорилготой л энэ хүний төрлийг ер нь бол бид нар олсон юм байлээ. Тэгээд тэрийг одоо мэдгээл ингээд бясалгаад суугаад байгаа юм байлээ. Тэгээ одоо ганцаараа биш гэдгээ мэдрэхийн тулд одоо хүн чадах бүхнээ хийж идэг штэ. Тэгээ ямарлангуяа одоо бид нар чи яадаг вэ? Ийш тийшээ ингээд явах болохоор заавал хажуудаа нэг хүн дагуулад ингээд яваад байгаа чи яаж яах вэ гэхээр заавал би ч нэг өөр ганцаараа болохоор чадахгүй. Тийм учраас надад нэг хань болох хүн хэрэгтэй. Бэгэл ингэндээс эхлээл тэр найс нөхөд ингээл нөгөө хүрээл нь өргөжөөд байдаг боловч яг энэ нүнд бол хүн бүхэн дотор ганцаардж яадаг гэж байгаа байхгүй. Одоо та магадгүй за яг одоо манай Монголд бол одоо нэг их нэртэй байна. Тэгэхэл одоо исламын ертөнцид бол 3 4 их нэртэй ч хүмүүс байж л байгаа. Тэгтэл тэд нар бүгдээрээ л дотроо ганцаардлыг мэдрээд байдаг. Хичнээн маш олон хүнээр хүрээлүүлж байгаа боловч ганцаардл нь ерөөсөө тайлагддаггүй. Тэгэхээр энийг яаж тайлах вэ? Бясалгалаар дамжуулж тайлах, ганцаарах гэж байгаа. За тэгээд бясалгал хийгээд ирэхээр хүн чинь нүдэ анах цуухаас гадна амьдралыг ажиглаж эхэлдэг. За энэ бясалгалын бүх мэдлэг бол ажиглахаас үүдэлтэй гэж үздэг юм л да. Ерөнхийдөө амьдралыг ингээл ажиглаад байдаг. Үйл явц яаж өрнөд байна вэ гэж. Тэгээд одоо бүх хүн бидний одоо бүх бид хүн гэдэг амтэн шиг бүхнийг төлөвлөөд одоо ингээ шийдчихдэг юм уу гэхээр одоо бясалгалд бол тэр тэгж үздэг юм л да. Яадаг вэ гэхээр одоо жишээлбэл бид нар одоо нөгөө одоо энэ сүнсэн бий байж байгаа л гинт одоо өөрөө төлөвлөөл одоо аав ээж хоёр нь хоорондоо суугаал тэгэл өөр хүүхэд нь болж гарч ирээл өөрөө нэг ямар нэгэн ажил эрхлээл ингээл бизнес цэцгэлүүлэл бүхнийг одоо өөрөө шийдчихдэг гэдэг ингээд үзээд байдаг. Одоо энгийн ертөнц бол энийг үздэг байхгүй. Гэтэл одоо бясалгалд юу гэхээр бүх юм цаанаасаа болд юм аа. Цаанаасаа өрнөдөг. Тэгэхээр одоо даалдны ертөнц бол бидний одоо амьдралд маш их нөлөөллөг үзүүлдэг учраас та энэ биенд одоо ингээл хүнийг олж төрчөөл энэ дэлхий дээр төрчөөл нэг ажил хийхин төлөө төрсөн юм шиг ингээл нэг одоо байгуулга руу өглөө ороо ингээл өглөө явдаг, ороо ирдэг, тэгэл авдаг цалин тогтмол ингээл тодорхой хугацаанд нэг амьдарч байгаад өгөхдөг ийм одоо ертөнцийг бид нар өөрөө өстөө зориулаа бүтээсэн юм гэхээр одоо яг цаагуур ингээд том зургаар харуул бодит байдал бол тийм биш. Одоо яалтчгүй бид нар нөгөө ертөнцөөс одоо ингээл энэ махан биеийг төрөл хүний төрлийг олоод одоо энэ ертөнцид ингээл амьдарч байгаа чи ингээд цаанаасаа болж байгаа үйл процессыг ингээд яг том зургаар нь ажиглавал энэ юмс яаж өрнөд байна вэ? Юу болоод байна гэдгийг чи ажиглахыг л одоо бясалгал гэж хэлээд байгаа юм л да. Тийм учраас одоо хүмүүсээс асууж ихэнх ингээ хүмүүсээс одоо
амьдралд ажил ололттой ингээд явж байгаа хүмүүс та яаж ингэж ийм бололтой болов гэсэн. Одоо их хүмүүс ингээд асуултанд ингээд хариулдаг байхгүй. Үгүй одоо би яг ингэж төлөвлөнө гэж юусоо бодоагүй. Юм гинтл ингээд цаанаасаа бүх юм өрнөөл тэгэл одоо ийм болцсон л. Тэрнээс одоо би яг ингэж энийг ингэж 100% төлөвлөөд энэний дараа ингэж амжилт гаргаад ингээд бүх юм төлөвлөсөн юм ерөөсөө байхгүй гэдэг ингээд байдаг байхгүй. Яг сонь гачиргалтай. Гэтэл энэний цаана одоо биднийг удирдах даалд ертөнц байд юм байна. Одоо энэ бүхний чинь ингээд тэр энерги сүнсэн бие, долоон хур, тэр аура, найдын судлал гэдэг чинь бүх юм даалд ертөнцид орчиж байдаг. Энэний одоо ихэнх нөлөөг нь даалд ертөнц хийдэг юм байна. Энэ бүхнийг судлах гал одоо бид нар тэр бясалгал гэдэг юм чи хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бясалгалд гол заадаг юм юу гэхээр та бол үйлдэгч биш шүү. Та бүхнийг хийгээд байгаа юм биш шүү. Та бол зүгээр гэрчлэгч шүү гэж хэлээд байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо юмс цаанаасаа өрнөөл ингээл бүх юм болоод байдгийг ингээл одоо бид нар ингэдэм л да одоо энийг ялангуяа ингээл одоо бид нар чи ингээд нөгөө бясалгалын чи ингээд сява буюу сайн үйлс хийх хэрэгтэй гэл ингээл цаанаас ингээл бид нар сургатай тэгэл бид нар чи ингээл нөгөө би гэдэг асар том эготой одоо би нэг хийчихнэ гэл ингээл зүтгэл юмыг хийх гэхээр ерөөсө болж өгдөг юм. Ягаад ч юм саад гараад идэг. Тэнгүүт одоо энэ яг тэр чи хийхэд чинь бас тийм амархан биш л дээ маш их хүчил зармалт гарах хэрэгтэй. Тэгээд одоо энэ нөгөө бид нар чинь буйны үйлс ингээл янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах гэхээр амар асар том ажил толгойд унжиж байгаа байхгүй. За одоо энийг яаж хийндэ энэ чи ер нь барахгүй юм биш үү гэж бодож итэл юм цаанаасаа өрнөд ерөөсөө зүгээр нөгөө энэ одоо яанда гэсэн ажил маш сайхан бүтдэг тохиолдол маш олон байдаг. Энд чинь ингээд нөгөө юм арга барил гэдэг шиг бид нар өөрсдөө хичээж зүтгэхээс гадна даалд ертөнцийн хийж байгаа ажил бол маш их байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг таних гал одоо бид нар ингээл бясалгал үлдээд байгаа. Тэгээд бясалгал үлдэж байгаагийн гол зорилго нь одоо энэ ганцаард л бие гэдгээс судлах гэдэг энэ зорилго юм байна маа. Тэгээ одоо бид нар ингээ сайн ингээл бясалгал хийгээл ингээл ажиглаад ихэхээр ингээ бид нар ажиглагч болд юм л да. Аль юмс яаж өрнөд байгааг ингээ судалж эхэлдэг. Тэгээ чи яг энийг бүхнийг бид нар би өөрөө техник хийгээд байна уу? Юмс цаанаасаа өрнөд байна уу? Тэгээ яг йог гэдэг юм чи одоо яаж яах нөхөр ингэдэг байхгүй багш одоо юу гэж шилээд байна нөхөр аливаг чи үйлдэх хэрэгтэй. Гэхдээ аливаг үйлдэхдээ үр дүнд нь битээ авт гэдэг байхгүй юу. За ямар нэгэн үйл ажиллагаа мэдээж явна тэнгүүт юмс аяараа болог гэдэг ингээд үдэнэ сууж болохгүй. Чи тэрэнд оролцох хэрэгтэй. Гэхдээ энэний үр дүн яах болоо гэдэг санаа зовох хэрэггүй. Зүгээр үйл явдал 100% оролцоод бусдын даалд ертөнц одоо тэнгэр бурхандаа даатах. Тэгжээж эн чинь одоо 100% үйлдэл болно гэж үздэг. Гэтэл хүмүүс бид нар одоо яаж нөхөр одоо энэ яана бүтгэх болов бүтэхгүй болов гэл ингээл нөгөө ажлаа эхлэхээс өмнө ингээд шантрал янз бүрийн бодоол өөрийгөө үйлдэгч буюу одоо өөрийгөө би гэдэг энэ эгоноос болж хийхээр нөгөө ажил нь ерөөсө бүтэж өгдөг. Тэгэхээр нөгөө бидний зүгээс бол хийх ёстой юмаа хийгээд тэгээд бусдын бол тэнгэр бурхандаа даатах нь гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг йог бясалгын тэр бүхний зорилго нь энэ ганцаардл гэдэг юмгаа л таньж мэдэх гээд байгаа. Тийм учраас нөгөө одоо эртний мэрэгд одоо тэр ламын лувсан дандан шалсан хэлсэн байдаг хаа. Та бол мөнх шүү гэж. Бид нар бол одоо ерөөсөө энэ зөвхөн бие махбод төдий зүйл биш юм аа. Энэний цаана өөр ертөнц байна аа. За яг одоо хүмүүс бидний хамгийн хөгжлийн дээд түвшин бол тарих оюун ухаанаар ажиллаж байгаа. Энэ тарих толгойн дотор чинь тарих гэдэг эрхтэн байгаа. Тэрний тусламжшаагаар бид оюун ухаан гэж сэтгэж бодож аливааг ингээ үйлдэж ирж яадаг. Тэгэхдээ одоо эн чинь бол яг бидний олж мэдсээр бол одоо тэр 5 дахь ертөнц гэдэг юм шиг аам л да. За гэтэл нөгөө даалд ертөнц бол энэс шал өөр програмаар явж идэг. Бидний энэ тарих оюун ухаанаар таних арга байхгүй юм ертөнц байд юм байлээ. Тэгээ тэр ганцаардл гэдэг юмыг бол бид нар таньж мэдэх хэрэгтэй. Энэнийг тэхийн тулд бид нар яг үгээр бясалгах хэрэгтэй болж байгаа. Тэгээ хүмүүс бол яг одоо орчин үед бол бясалгал маш олон болсон байна. Гэхдээ ихэнх бясалгал нь бол одоо яг тийм арга техник нь бол одоо яг тийм төгс биш. Яг тэр ганцаарлыг танин мэдэх аргад бол тийм яг тийм ойртогцсон тийм арга техникийг зааж чадахгүй байгаа. Тэгээд яг манай бясалгалын курст бол яг мэдээж бидэрт бол гэгэрсэн багш байна. Багшийн зааварчилгаагаар бол бүх юмыг хийхэд бол одоо энэ би зөвхөн бие махбод биш юм байна гэдгийг мэдэрдэг шүү дээ. Одоо жишээл бид нар ингээд бясалгал орохоор чи ингээд ерөөсөө би одоо энэ биеэс чинь одоо биеийг мэдрэхгүй болчихж байгаа шүү дээ. Ингээд бүх тэр одоо самади буюу тэр
гүн төвшөндөө бол одоо юу ч биш болж хувирдаг. Тэгэхээр энэ чинь бид нар чинь зөвхөн бие махбод биш юм а гэдэг чинь тэр чинь бясалгалаар өөрөө ингэж хийж одоо тэр курс хамрагдаж тэрийг одоо биеэрээ мэдэрч ийж би ерөөсөө зөвхөн энэ бие махбод биш юм байна шүү гэдгийг чинь одоо мэдэрдэг юм л да. Тэгэхээр одоо тэрийг мэдрэхэд бол одоо бясалгалд хамрах хэрэгтэй болчихж байгаа маа. Тэгэхээр энэний гол зангилаа дэлгүүр тайлал нь бол одоо бясалгал байд юм аа. Тэгэхээр одоо та бүдэд ингэж ганцаардлаг ингэж таньж мэдээ гэвэл одоо бясалгалд хамрагдах хэрэгтэй л гэж хэлэх байна. Тэгэхээр одоо бидний ганцаардлаа мэдрэхгүй одоо хийдэг бүх арга хэмжээ ямар ч үр дүнгүй байгаа учраас эсрэгээр нь одоо тэр дүнд хүрэх тэр болж аргыг бол одоо сонгох хэрэгтэй юм аа. Тиймээс одоо бидний бүхий л үйл ажиллагаач ерөөсө ганцаардлыг л мэдрэхгүй тулд одоо бүх арга хэмжээг аваад байгаа боловч тэр доторх ганцаардалт чинь одоо алга болдгоо. Тэгээ ялангуяа одоо энэ орчин үед бид нар чинь өөрсдөө дотроо хоосон хайрыг мэдрэхгүй юм зөвхөн энэ бие махбодаа гэж боддог учраас тэгээ тэр ганцаардлыг одоо ганцаардл бодлоо энэ тэр ингээ доторх хоосон байдлаасаа болоод тэр алдар нэрээр одоо мөнгө төгрөг албан тушаал шунах гэдэг чинь тэрнээс үүсдэлтэй юм болчиход байгаа маа. Тэгэхээр одоо энэний гол тайл нь одоо бясалгал байдаг юм аа. За тэгээд одоо энэ ганцаардлыг таньж мэдээгүй та нар бүхнийг одоо манай тэр ширээ бясалгалын курс хамрагдаарай гэж хүсэж байна. Ерөнхийдөө бол ганцаардл гэдэг юм бол нэг танил мэдчихвэл одоо би ганцаараа биш ээ гэдгээ мэдэх болно. Эцсийн нүгэл эцэстэн төгсгөлдөө. Тийм учраас та бүхнийг одоо бясалгал суугаарай гэж хүсэж байна. За ганцаардл гэдэг юм бол энэ бүх зовлонгийн үндэс шүү. Энэ одоо ганцаардл буюу энийг таньж мэдээгүйгээс болоод бид нар их асуудал бэрхшээл ордсон шүү гэдэг. Ийм зүйлийг олж мэдсэн юм аа. Тэгээд одоо энэ мэдлэгээ хуваалцахад нэг иймэрхүү байна. За та бүхэндээ сайн сайхан өгсөе.